Урлагийн сэтгэл засал нь бол яг мэрэгжлийн хүний удирдлагадор хүний сэтгэлд нь тулгамдаад байгаа тэр асуудлыг шийдвэрлэхийн тулд мэрэгчлэн хүн зорилго тавин ажилладаг. За ингэж ажиллахдаа тухайн хүн тулгамдсан асуудал яг юу юм бэ гэдгийг яриулахаас илүү тухайн хүнийг илэрхийлэх бүх боломжийн урлагийн хэрэгслүүдийг санал болгож ингэж ажилладаг байгаа. За урлагийн сэтгэл заслын үйлчилгээ нь бол тухайн тэр үйлчлүүлж байгаа хүнээс ямар нэгэн зураг зурах, дуулах, бүжиг үжиглэх гэдэг юм уу ийм урлагийн ур чадваруудыг бол шаарддаггүй. Тухайн хүн асуудлаа янз бүрийн байдлаар зургаар бүтээлч байдлуудаар дамжуулан илэрхийлж байхад бид нар бүтээлийг нь хараад оншилдоггүй. За мөн хүний бүтээлийг хараад таамаглаж, тааварлаж хэлдэггүй. Эсвэл хүний амьдралыг ирээдүйг ч юм уу хараад мэрэг төлөв хийх гэж ярьдаг тийм ээ. Тэгж хэлдэггүй. За яг тухайн эцсийн бүтээгдэхүүн дээр бол бид нар ач холбогдол өгдөггүй. Мэргэжлийн урлагийн сэтгэл заслын үйлчилгээ маань бол тухайн хүний асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлдэг. Хүний сэтгэл санааг түшээж байгаа тэр асуудлыг нь бууруулах, хүнийг тайвшруулах, урт удаан хугацаанд хүн асуудлаа эргээр харах, асуудлаас гарах шийдлээ олж харахад нь туслах тэр даван туулах чадруудыг нь ур чадваруудыг суулгахад бол чиглэж ажилладаг ийм мэргэжил байгаа.